За би уг нь үг хэлэхгүйгээд айгүй хичээжлээ тэгээд хэлэхээс өөр аргагүй байдал төрхгөө. Баасан хөгшүүн энэ улсын дэд шүүхийн нэг тайлбар өгдөг штэ. Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 заасан согтууруулах зөрчил гаргасан хүнд ноогдуулах шийтгэлийг тодорхойлсон. Тэгэхээр хэвийн бус байдалтай явж байгаа тохиолдолд л эрүүлжүүлэх ийм арга хэмжээ авч байгаа. Ойлгомжтой ийм харилцаа хэвээр байсаар атал танин мэдгүй асуултууд л ингээд чуулган болгон дээр тавиад идэг. Энийг л болмоор байна. Нөгөө дорны баягаар алгадах, хөрний маягаар алгадах гэд гэр бүлийн хүчирхийлд өртсөн хүмүүсийг доромжлоод байсан. Одоо тэрэн шиг тухуурхан дайжгнах гэдэг чинь гэмт хэргийн хүндрүүлсэн нөхцөл байдал мөн штэ. Тухуурхах, дайжгнах их хурлын дарга ч гэсэн одоо оролж байгаа нямдар дарга түрүүнээс хойш нэг тухуурхан дайжгнаас сууж штэ. Энэтэй яг ялгаа байхгүй. Шудраг хэлэхэд тухуурхан дайжгнах гэдэг бол тухайн хүний сэтгэл зүйд шууд нөлөөлж зарим тохиолдолд тэр байдлаасаа болоод хүн амиа хорлогч тохиолдол гарч болдог. Энэ чи юуг илэрхийлээд байгааг битгий гэмт хэргийн хүндрүүлсэн байдлыг яагаад авч хаях гээд байгаа юм бэ гэдэг нь их сонирн байна. Гэр бүлийн хүчирхийлд өртөж байгаа хүмүүсийг ингэж доромжлохоо болооч ээ. Энийг одоо заавал орвол эрүүгийн хуулийн дээр хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл гэдэг дээр энэ дээр байдаг.